зүтгэл. Үүрийн таван жингээр гөрөөс босоод хамгийн хурдан арслангаас илүү хурдан гүйхгүй бол үхнэ гэдгээ мэддэг. Араатны хаан арслан эртлэн босохдоо хамгийн хурдан гөрөөсийг гүйцэж барихгүй бол өлсөж үхнэ гэдгээ бас мэдэрдэг. Алтан наруулын цанаас сухихад арсланч бай гөрөөсч бай хамаагүй гүйхгүй л бол болохгүй гэдгийг мэдэр. Хамгийн хортой зуршил бол санаа зовх. Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөрөг. Хамгийн их хоосролт бол өөрийгөө хүндлэх сэтгэлэн алдах. Хамгийн их сэтгэл ханамжтай ажил бол бусдад туслах. Хамгийн том асуудал бол айдас. Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал. Хамгийн их хүч бол хайр. Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө мөрөвдөх. Хамгийн дэгжин хувцлалт инээмсэглэл. Хамгийн үнэтэй өмч шудраг шулуун зан. Хамгийн найдвартай сэтгэл урам зориг. Хамгийн хөнөөлтөө зэвсэг бол буруу гэрэ. Нэг юмыг та сайтар марталтай. Энэ бол айдас. Нэг юмыг та сайтар саналтай. Хайр ивэлийг. Нэг юмыг өтөр түргэн марталтай. Өөртөө эргэлцхийг. Нэгэн юмыг өнөөдөр маргааш үн мөнхөд марталтай. Гүний гутрлыг. Нэгэн юмыг сайтар мэддэгвэ. Энэ бол амар амгалан. Нэгэн юмны тухай сайтар бодолтой. Чин үнэн сэтгэлийн тухай. Нэгэн юм алгасашгүй чухал. Зүрхний асах тэмүүлэл. Нэгэн юмыг нухчин даралтай. Гутрал гүнийг. Нэгэн юмыг ухтан авалтай. Баяр баясгаланг. Шаргуу зүтгэлийг орлох юм энэ хорвоо ертөнцид байхгүй гэдэг. Тийм ээ. Авьяас дангаараа юу ч биш. Авьяаста бүтлгүй чудалийг тэргэхэв. Суут ухаан дангаараа юу ч биш. Хүлээн зөвшөөрдгөө суутнууд зөндөөл байдаг. Боловсрол мэдлэг адилхан юу ч биш. ертөнцөд боловсролтой тэнэгүүд дүүрэн байдгийм. Гагцхүү шургуу зүтгэл, зөв сайхан итгэл, шийдвэр төгсөж шармайлц бүхнээс илүү гэдгийг бод. Хэрэглээгүй авьяасад зэвэрдэг, ашиглаагүй булчин агшдаг, тогтоолос өмхийрдэг, салхихгүй агаар мууддаг, түлхээгүй цагт зогсдог. Хинч орхгүй хаалга гацдгийг сан. Харин маргааш гэж хойш тавьсан зүйлс бүхэн мөхөдгийг сайтар бодууштай. Тиймээс залуу хүн гэдэг үнцэнэ мэдэр. Зөвхөн олон сургууль төгсөж, олон цагаар ажиллаж, их мөнгөтэй байх нь амжилтанд хүргэдэг гэж бүү эндүр. Залуу хүний сэтгэх чадвар зогссон бол энэ бүхэн байгаад амжилтанд хүрэхгүй бод. Хүн чанараа хизээд битхийгээ эд хөрөнгө алдсан бол юугаач бүү алдсанд тооц. Эрүүл мэндэ алдсан бол нэг зүйл ч алга болж. Харин хүн чанараа алдсан бол та бүх зүйлээ гэж. Зөв хүн байхын тулд бүхнийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хувиршгүй зан чанар ямар ч хүний гэрэл түлдгийг бод. Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодгүйг хэрхэвч бүү март. Өндөр боловсролтойч бай, үгүй ч бай.
оюуны чадвар ихч бай багч бай. Өөртөө байгаа бүх энерги, сэтгэл зүрх, оюун ухаанаа нэгэн зүгт хандуулж чаддаг тэрл хүн хамгаас хүчрхэг байдгийг бод. Гагцгүй бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд.